Nami. Nominas. Nami. Cinder. Namines. Cindersa. Nami. Naminder. Segi. Nami. Cinder. Бидний Notes podcast. Окей. Зайлцгээе. Бөө юм боллоо штэ. Шууд live audience-тэй бэлдэх чи амар хэцүү байна. Хөөс гарчлаа яа. Баярлаа. Хүлээлгэсэнд уучлаарай. Гэхдээ хүлээсэнд маш их баярлаа. Баярлалаа. Өстө мундаг цагаа барьдаг сонсогчдтай юм аа. Мундаг биш үү. За тэгээ ирсэнд маш их баярлалаа. Ийм гоё олоолаа цугласан байна. Би энэ салбарт анх удаа ирж байна. Амар гоё байна. Би бас энэ салбарт анх удаа. Би баг хормын одны анхныхаа удаа орж ингэж. Гэзээ хоёр дахь удаага юм уу? Эхнийх нь хормын гурав дахь нь хормын байх алтгай. За баярлаа. За хоёр зочидтой мэдээж бид нар наамууд цугласан өнөөдөр тэгээ кофений талаар ярих болно. Тэгээ бас кофений дуртай хүмүүс ирсэн байх гэж бодож байна. Тэгээд манай зочид өөрсдийгөө танилцуулаарай. Баруун явах уу зүг явах уу? Оо тэгэл Ахмадаасаа явчихлаа. За сайн байцгаана. Намайг Цэрэнбат гэдэг. Кофе намагийн ерөнхий захирал. Тэгээ яг захирлын ажлаа баг хийдгүү. Үндсэндээ нөгөө кофений үр худалдаж авах ажлууд дээр аяг ачаад бүгдлөгч оролцдог байгаа. Кофе хуурна, үр худалдаж аавна. Тиймэрхүү юм хийнэ. За сайн байцгаана уу? Намайг Ган Толго гэдэг. Толгой гэж дууддаг. За бизнес хөгжүүлэлтийн менежерээр кофе намууд ажилладаг хүн байна. За Blue Bottle Coffee гэж шинэ хүмүүс мэддэг болвол тэнд 8 жил ажилласан. Тэгээд Монголд ирээд одоо 1 жил гарan болж байгаа. Ийм хүн байна. За миний хэрэнхий хийдэг ажил болохоор одоо нэг Specialty Coffee Club гэж намуугаас хийгддэг ийм сар болгонд хийгддэг нэг юм клуб байгаа. Тэрийг зохион байгуулдаг. Хоёр дахь юм Specialty Coffee Fest гэж бас болдог байгаа. Тэрийг ин тэгээд ерөнхийдөө салбарынхаа үйл ажиллагааг хяндаг. За нэг иймэрхүү кофенд нэлийн дуртай юм байна. Кофе аддикт гэж. Мондөг юм а би яг намуугийнхан оролцсон гэж бас яг ойлгоогүй өрөд ирсэн байх юм. Энэ ажлыг бас яагаад сонгох болов? Анх та хоёрын кофетэй холбогдсон түүхийг сонсмор санагчлаа. Анх болохоор нөгөө energy drink гэх юм уу сэргээш байдлаар хэрглэж исэн. Тэгээ явандаа сонирхож байгаа судалгаа болоо. Судалгааны сүлдээ баг ажил амьдрал болцсон гэх юм уу. Амар тавчхандаа бол тийм. За миний хувьд хэм бол ер нь бол баг хахад манай гэрийнхэн ерөөсө кофе уулгадаг байсан. Тэгээ ерөөсө ууж гэж нэг бодож байгаагүй. Тэгээд яг гэдэг нь хэд настай баг гэдэг нь за 10 жилтэй дунд ангитай юм уу да? Дунд ангитай ахлах ангитай. Тэгээд Америкт очиод анх McDonald's-аас ерөөдөө хар кофеийг 3 крем 3 сахартай холиод ууж эхэлж исэн. Тэгээд тэрээс хойшоо тэгээд ер нь шаригдсан да. Gateway coffee McDonald's-ийн кофе ээж. Specialty coffee гэдэг чинь штэ. Тэр нь яг юу юм болоо? Мэдгүй нэг их байдгүй хаа. Би айгүйг сонсч байсан ч гэсэн яг юу гэсэн үг юм гэдгийг мэдтгүү. Яг нөгөө амар товчхоноор хэлэх юм бол гоё амттай кофе. Жохон дэлгэрэнгүй ярих юм бол айгүй их юм ярьж болно тий. Бүр мэрэгжлийн төвчний юм ярихгүй хүндрэхгүйгээр гарал үүсэл нь тодорхой. Тий. Тэгээд тэрийг айгүй хүч хөдөлмөр шингээгээд тариалаад тэгээд багахан хэмжээнд гардаг л да. Тэрийг нь дахиад процесс хийн гэж байдаг байхгүй. Тэр чинь ингээд нэг жимс гарч ирж черри, кофе черри гэж. Тэрийг нь тариасныхаа дараагаар процесс хийдэг. Wash хийх юм уу, natural хийх юм уу, honey хийх юм уу, anaerobic байх юм уу гэл сүлүүдээ процесс амар олон төрөл واخгүй. Тэр процессыг бас ном журмынхан дагуу fair оо шударга байдлаар хийн гэсэн үг тийм. Тэгж хийн. Тэрний дараагаар стандартын яг тухайн кофеныхаа онцлог таарсан хууралтыг хийн. Тэгээд тэр онцлог тааруулсан хийцэн кофегаа авчираад кофе шопууд юм уу, өөр газруудад яаж уух юм те тэр аргаар нь brew хийж болж гин, те espresso хийж болж гин, French press хийж болж гин. Тэр онцлогт нь тааруулаад хийдгийн бүх процесс амар чухал кофе specialty кофе гэж нэрлэдэг. Тэрнээс хийх арга нь бол биш юм байна штэ тий. Ер нь зүгээр тий. Одоо хийх арга гэдэг нь уух арга нь гэх юм уу? Одоо drip-ийг л би одоо specialty coffee гэдэг юм бах гэж бодоод байсан юм. Явж баг үр нь хамгийн чухал болчихж байгаа. Тэгээ нэг кофе тариалдаг улс чинь өөрөөсөө нэлээ ядуу буурай, зарим газ бүс одоо Латин Америкийн орнууд энэ төр чинь хар темпний тариалал их өндөртэй шүү дээ. Тэргээр байгаа хүмүүст нөгөө
бага хэмжээнд өндөр хүчин чармаалт зарцуулаад тариалцахаар үнэлгээ нь айгүй өндөр болчихдог байхгүй кофений үнэлгээ гэх юм уу чанар нь сайжирж байгаа худалдах үнэ бас өсөж байгаа. Тэгэхээр тим кофенууд хар тамхины оронд кофе тариалаад амьдралаа залгуулах боломжтой болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа кофег нь ер нь specialty coffee гэж нэрлэдэг. Оо бүр нийгмийн шин чанартай. Тийм. Зарим брэндүүд чинь одоо бид нэг Starbucks гэж бөөнөр ингэдэг шүү дээ. Тэнгүү тэд нар чи specialty coffee ашиглах боломжгүй л дээ. Нөгөө нэг тариалж байгаа хүмүүс чинь тэр хэдэн мянган тонноор нь шаардлагатайгаа кофе шопуудад нийлүүлэх боломжгүй. Blue Bottle бол бас амар цөөхөн салбартай байдаг шүү дээ. Specialty coffeeтэй юм газрууд ер нь цөөхөн салбартай байдаг. Тэр нөгөө нийлүүлэлттэй эргээр холбоотой байгаа. Тэр ер нь явж specialty coffee хийдэг газар бол ингээд тэлэх боломжгүй. Тухайн нөгөө тариаланчдынхаа хүч хөдөлмөр шингээсэн тэрийг нь эргүүлээд нийлүүлэхийн тулд за амар төвхтэй олон юм шүү дээ. Зүгээр сонирхолтой шүү дээ. Одоо өөр кофе шоп дээр очиод ч юм уу те одоо гадаадын орнууд дээр яваад ингээд specialty coffee зарагддаг газрууд байгаа. Тэгээ тэд нар одоо тэгээд тийш оронгууд specialty coffee гэв ерөнхийдөө ингээд бичсэн меню дээр бичсэн байх юм бол за энэ газар ерөнхийдөө зөв энгийн үний ойлголтоор бол зүгээр сайн чанарын кофе зардаг газар юм байна гэж ойлгочиход ер нь бол яг нэг арга барил одоо нэг хийх техник ч юм уу те тэрэн дээр бол specialty юугүй юу гэдэг бол нэг тийм хамаагүй тэр хэрэглэгдэж байгаа үр нь өөрөө specialty юм уу commercial юм уу гэж хоёр багчиж байгаа байхгүй тийм байна commercial уу эсвэл одоо нөгөө хөгжмөн дээр mainstream уу indie юу юм биш үү те бараг одоо commercial coffee-нууд гэхээр за бүр электрик үнзийг орохгүй commercial coffee гэхээр одоо нэг зүгээр л хүнсний дэлгүүрүүд дээр зарагддаг тий зүгээр нэг байрны чинь доор хүнсний дэлгүүр зарагддаг тийм рүү кофенууд бол commercial coffee гэдэг. Sorry Синдэр. За. Нөө үрийг хуурдаг гэдэг хуурдаг гэж хааш харуулж хуурах уу? Тэр шиг үрээ хаана хуурд юм бол манай кофе намынхаа. Манайх өөрсдөө нэг хууралтын үйлдвэртэй л дээ. Тэгээд хин нэг тисэлж байгаа юм биш дээ. Гэхдээ нөгөө specialty coffee сайжрч бага хэмжээгээр авчдаг. Авчираад тэр кофег их хэмжээгээр нь массаар хуурах боломжгүй байдаг байхгүй. Одоо хэдүүлээ нэг нийтийн хоол гэж нэг юм байгаа шүү дээ. Бөөнөр нь хийсэн хоол болон эсвэл яг тухайн хүн зөрөөс нэг тавг хоол мол чинь зарцуулж байгаа хүчин сармалт энерги бүх юм нэлээ өөр байхгүй. Бид хуурж байгаа кофег нэлээ бага хэмжээгээр хуурдیں۔ Тэр нөгөө кофе ирэнгүүт гал өгөөд одоо гал дээр хуурж байгаа байхгүй. Тэр галынхаа хүчийг л тохируулдаг гэсэн. Тэгээ нөгөө кофений green bean чинь өөрийнх нь физик шин чанар амар өөр. Зарим нь гаднах нь хатуу байгаа, зарим нь доторх нь хатуу байдаг ч юм уу. Тэр физик шин чанарт нь тааруулаад тэрэндээ зориулсан хууралтууд хийдэг. Тэр тохиргоо хийх нь өөрөө массаар хуурах боломжийг ерөөсөө өгдөг байхгүй. Залуу. Аяг. Аха. Тийм. Тэгэхээр бид эндээ өөрсдөө хуурж байгаа. Тэгээ нилээ 8 кг-ийн 2 машинаар л ингээл хуурчиж байгаа байхгүй багахан хэмжээнд. Тэгэл манай хуурдаг залуучууд бол өмнө завгүй л ажиллаж байна гэсэн тийм. Хураал. Ясыг хуурдیں۔ Үнэн ч байл та гэдэг. Ер нь ethical сонголт юм аа л гэхэд ойлгож болох юм ба шүү дээ. Одоо ардаа нийгмийн чанар, эдийн засгийн хувьд ч гэсэн, тэгээ амт чанарын хувьд ч гэсэн илүү дээр сонголт юм байна. Тэгвэл яг ингээд кофе авахтаа ингээд энэ тэнд нь бичсэн байд юм уу? Хаана харах хэрэгтэй гэдэг. Эсвэл specialty coffee гингүүд улаан цайн байх уу? За энэ одоо дахиад дэлгэрэнгүй ярих уу богинох ярих уу гэж бодож байна. Дундуур л ярьчих тийм. Энэ нөгөө сүүлийн үед дэлхийн дулаар л гэж яригадаад байгаа шүү дээ. Энэтэй холбоотойгоор кофений эхлээд үрийг тайлбарлахаар нөгөө хэр өндөрлөг бүс нутгуудад хаана ургаж байгаасаа хамаарат ургацсан хэмжээ янз бүр байгаад байгаа байхгүй юу? Дундуур яв тий. Зүгээр дээ ямар дарагтай зүгээр өөр хороолаа. Тэгээд за чи ярих юм. Би бүр аим дэлгэрэнгүй ярих гэж байна. Асуудал ярих нэг сонсоо да. Specialty coffee-га яаж сонгох уу? Би дэлгүүрээс жишээ нь гэрийнхаа хэрэгцээнд зориулаад авъя гэвэл гадна талынхын сав суулганаас нь таних боломж байд юм уу? Эсвэл зүгээр бичсэн байд юм болов уу? Одоо за хамгийн энгийнээр хэлэх юм бол одоо дэлгүүрлээ орно шүү дээ тий. Тэнгүүд specialty coffee бол нөгөө нэг package-н дээр ийм grade өгсөн байдаг байхгүй юу? За. Тийм одоо package-н дээр ингээд одоо team орны team processed coffee тэдэнд хуурагдсан ийм одоо dark хууралттай, light хууралттай, medium хууралттай гэж бичсэн. Доор нь grade гэж байгаа. Тэрэн дээр нь одоо 1A гэдэг ч юм уу те эсвэл 3A гэдэг ч юм уу те. Аха. Энэ нэг чи нэг хак хэлчихье. За.
Гяс арай энэ л вэ гэж. Ерөөсөө light roast хийгдсэн кофе бол specialty coffee гэсэн үг. Light roast. Ааха. Light бас medium хүртэл. Яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ кофе одоо хэдүүлээ стейк шарна шүү дээ. Үхтэл нь түлцсэн стейкнээс юу амтагдах вэ? Түлэнки. Тэгэхээр тэр үрнээс түлэнки амтагддаг шүү. Тэгэхээр тэр үрнийхээ онцлог шин чанарыг шатаахгүйгээр хуурж ийна гэдэг чинь тэр үр нүр амттай кофе гэсэн үг. За энэ зүгээр хайк шүү те. Тэгэхээр тэр бол савн дээр бол бичсэн байгаа шүү дээ roasting гинэ. За би яг хараад гэрт байгаа кофеныхаа юуг хараатгыг мейнстрим юм бай шууд хаялаа. Ой бас тэгж болохгүй. Би сая Бразилиас ахгүй юу? Тэгээ Бразилийг би яаж чим кофегоор алдартай гэд үрчин угаасаа Бразилд айгүйх ургадаг шүү дээ. Тэгээд амар кофетэй авах юм болов гэсэн чинь бас янз бүр л байд юм бэлээ. Тэгээ мэдээж л гэтээ амар гоё кофе гоё кофе гээл надад рекламадад байсан. Тэгээ авсан. Одоо хараал шалгая да тэр нь хэрэг. Одоо нөгөө кофе тэр түр хэлжсэн кофе тариалдаг улсууд ядуу буур орнууд байдаг. Тэгээд айгүй өндөр зэрэглэлийн кофенууд дандаа экспортлждаг байхгүй. Америк, Япон, Солонгос гэх нөгөө хөгжингөө нөгөө Европын орнууд руу ч юм уу те. Дотооддоо болох тэр зэрэг чинь арай муугаа хэрэгжилчдэг талтай. Тэгээд нөгөө угаасаа Бразил чинь дэлхийн зах зээлийн кофений 40%-ийг дангаараа бадсаж байгаа. Тэгээд Бразилийн одоо сүүлийн 2 жил кофений үнийн хөтөлбөр галзуурсан шүү дээ. Тэр чинь Бразилд үер болоод за ойлгомжтой энэ жил ерөөсөн. Шууд нийлүүлэлтэн багсан. Шууд нийлүүлэлтэн багсан. Дагаал үн ерөөсөө савлдаг байхгүй юу. Гэхдээ энэ commercial кофений зах зээл дээр ирж байгаа. Specialty кофе бол тусдаа дахиад арай өөр. Монголд ер нь кофе тарина гэж байхгүй л та тийм мод нь бол хийж урахгүй юу? Ямар модон дээр ургаж байгаа шүү дээ. Ургад юм уу? Тийм үү? Мод нь ургаж болно. Ургаа тэр чинь нөгөө онцлог байгаа л да. Тухайн кофе чинь галтуулын хөрстэй ч юм уу. Тэр чинь дэлхийн бүслүүрийг ингээ харах юм бол уртар бүрг нь 20-25 градус ургадаг байхгүй. Тэгэхээр тэр бүслүүрийн нөхцөлийг бүрдүүлж чадах юм бол ургана. Бид хэд нөгөө La Marzocco гэдэг эспрессо машины Италийн брэнд гэдэг тэдний үйлдвэр дээр очиж байгаа. Тэд нар тэнгуү тийм аквариум шиг нөхцөл бүрдүүлээд кофегоо тариалжлаа юм л да. Ургацсан бүр гарна. Гэтэ зүгээр нөгөө үзүүлэх зорилготойгоор. Юнаас урд хятад гарч байгаа л да. Хамгийн ойрхон нь те юнаа нэг шиг. Тэр хөрс мөрсгээ бүх цаг агаар юмнаас хамаарх юм биш үү? Урганд гэтэ жимс нь гарахгүй байна. Сонирхол энэ. Жимснээс гардаг уу те? Бас сонирхол. Тулгаа юу хийж байгаа? Эспрессо юм уу? За энэ болохоор одоо түрүүний хэдүүлэн ярьж байгаа сэдв буюу одоо special coffee одоо үрээр special үрээ хийж байгаа гэсэн үг. Хийж байгаа арга нь болохоор ерөнхийдөө бол зарим газрууд hand drip гэж нэрлэж байгаа, зарим газруудад pour over гэж нэрлэж байгаа. За тэгээд одоо ингэж ууснараа энэ зүгээр маяг юм уу? Илүү дээр кофе гарах уу? Яг үнэ л хэл. Энэ амар төвхтэй. Одоо өөр ингэж яаж уухаасаа хамаарад амт нь амар өөр. Одоо энийг бид нэр стандартын дагуу буруу хийж штэ те. Ялгаа авахгүй specialty coffee гэсэн чинь багал зур дээр ингээл ороод ирнэ. Гашуун амт ороод ирнэ те. Левомици шиг амт. Норууд болоо гэх юм аа. Тэгэхээр бид нэр яг стандарт энэ амар төвхтэй specialty coffee чинь тариалахаас өсвөлээд энэ brew хийх бүх процесс нь амар ч. Одоо жингийн ингээ харахад чинь секундэд хичнээн грамм ус гоёж байгаа нь харагддаг байхгүй юу? Өөр ус хоёрын харьцаа чухал. Дээрээс нь секундэд тухайн кофен дээр гоёж байгаа усны хэмжээ бас амар чухал байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ болгон чинь өөрөө ингээ нэг кофеныхаа амтад нөлөөлдөг. Одоо энэ drip гэдэг байгаа юм хийж байгаа юм уу? Үгүй. Энэ болохоор одоо энэ бол hand drip гэж хийгдэж байгаа. За зарим газрууд бол pour over гэж нэрлэдэг байгаа. Яг энэний одоо нэг хамгийн одоо давуу тал гэх юм уу? Энэ болохоор ерөнхийдөө кофег яг байгаагаар нь амтлах хамгийн одоо гоё арга. Одоо энэ дээр ингээд энийг эспрессогоор хийсэн болно, French press-ээр хийсэн болно, mocha pot-нд хийсэн болно, зөвхөн кофе машинд хийсэн болно. Яаж хийсэн болно. Гэхдээ энэ specialty энэ гоё энэ үнэтэй үрийг яг амтыг нь гоё аргахын тулд яг л одоо нэг хамгийн одоо олон танигдсан одоо батлагдсан юм. Хамгийн оргиор нь л амтлах юм байна шүү дээ. Манай Сэндэр кофе уудаггүй. Үнийгээ бас хуваалцаач. Харин тийм ээ би Confession time. кофе уухаар тэгээд зүрхтэлсээд жоохон гар марч очиж гээд тийм нэг цус багтаад байгаа юм шиг санагдаад шүү дээ. Ингээд толгой ирэх гээд байгаа юм шиг нэг тиймэрхүү мэдрэмж төрдөг байхгүй. Трумптерээс ярьжсэн кафений хордлого гэж байдаг байхгүй юу? Кафеин гэдээ ярихаар
ургамлыг нөгөө өөрийгөө шавжнаас хамгаалж байгаа хорн гэх юм уу да. Тэгээ нөгөө шавжийг устгадаг нь хүний биед орохоор эсрэгээр жоохон гайгүй нөлөө үзүүлээд идэм бол бас биед сайн юмнууд бас байгаад байдаг. Хэмжээнээсээ хамаарат. Тэгэхээр Синдигийн хувьд бол кофеин жоохон мэдрэг хүн байж болно тий. Тэгээ бид нар ч гэсэндээ кофе уухтаа бас нэг зохистой хэрэгцээг нь бариад 3-5 аягаар ч юм уу гэдэг нэг тохируулж хэрэглэхгүй бол кофеин гэдэг чинь өөрөө бас нэг тийм сайн юм шүү дээ. Кофеин гэснийх specialty coffee болон commercial coffee хоёрын кофеины агуулмж өөр үйдэг гэх юм уу да. Грамд ногдох агуулмж нь өөр. Commercial coffee-ний хувьд илүү нам дор бүс нутагт масс буюу Бразил зэрэг одоо юм тэгшгэн газар тариалах боломжтой болдог байхгүй. Тэгтэрээ зэрэг шавж ихтэй. Тэгээд кофеины агуулмж өндөртэй байна. Specialty coffee болохоор өндөрлөг бүс нутаг руу өглөө оройны градусын температур ихтэй болохоор дагаад шавж багтай хуурай. Тийм болохоор кофе урамлаа нөө шавжнаас өөрийгөө хамгаалах шаардлага байхгүй болохоор кофений агуулмж хамаагүй буураад ирчих. Тэгэхээр зэрэг тэр жимслэг амт янз янзын юмнууд нь энгийн commercial coffee-наас бас ялгаатай байгаа. Тэгээс нөгөө түрүүн хөлстэй хөрслөг шин чанар гэдгсэн шүү дээ. За Монголд яагаад special coffee байдаггүй юм бэ гэхээр Монголын өөрийн цаг агарч өөр ямар илээ. Тий. Гадаа ямар байгаа илээ одоо. Тий. Өнөөдөр амар хүйтэн байна. Тэг ийм нөхцөл бол кофе ингэж гоё ургах бол боломжгүй. Тэнгүүд одоо яагаад Этиопиас, яагаад Бразил улс, тий, яагаад Колумбус, яагаад Перу, Эл Салвадор, тий, Гватемала энэ улсууд яагаад ингэ гоё кофе амттай гаргаад байд юм бол угаасаа халуун орнууд хизээч өвөл болдоггүй. Тэгээд хөрсөн баялаг, зарим газрууд нь угаасаа галтуулын хажууд байдаг. Галтуулын хажууд байгаа газар хөрсөн баялаг байдаг. Тэгэхээр ийм газрууд угаасаа нөхцөл нь бүрдчихдэг учраас ийм газруудаар илүү кофе урах одоо бүрэн боломжтой байдаг. Тэгмээд одоо Орос ч юм уу тий, Монгол за одоо Казахстан одоо аюул ч үдэн тий. Ийм газруудаар бол айгу хэцүү боломжгүй байдаг. Тий. Азгүй юм тий. Жоохон азгүй. Надад бол зүгээр л санагч ингэж. Тэр нөө кофеин шавжийг ингээд хамгаалахыг хамгаалах кофентэй болдог гэдэг бүр ёо бүр амар санагч. What ямар амар тэр нь бид нарыг сэргээж ин гэдэг нь ямар бүр амар юм бэ тий. Circle of life. Гайхч тийм би хор ууж байгаагаа ерөөсөө мэдсэнгөө. За амси. Латте эднэр зүгээр эдэг л та ингээд нэг латте одоо жоохон ингээд сүү мөө чихэр мхэр баха юмда хойлж мэлж байгаа дуу. Надад бол зүгээр л эдэг л та. Та хоёр хэр purist вэ? Одоо энэ кофег яг ингэчл уун гэж гүрийдгүү эсвэл одоо капучино одоо латте бол хамгийн их борлуулагддаг кофе байлгүй дээ тий. За миний хувьд гэх юм бол би бол яхаа одоо нэлийн одоо баг кофе ууж эхлээд 10 жил болж байна. Тэгээд ерөн кофег бол хэрвээ үнэхээр гоё чанартай одоо үр байх юм бол яг байгаагаар нуухыг илүү хүсдэг. Одоо энэ чинь өөрөө янз бүрийн сахар махар те сүүм үү янз бүрийн кремер тиймэрхүү ашиглагтахааргүй тийм чипстэй амттай кофе яахгүй. Тэгмээд яг ингээд байгаа natural амтыг ингээд уух дуртай болоод тэгдэг. Зарим тохиолдолд бас халуун ванилалтай уух бас үе байна. Тийм тэгэхээр яг нөгөө нэг байнга уудсан шүү. Яг тийм юм ингэж нэг гэж баригддаггүй. Тийм аль болох жоохон нөгөө нэг юм palette гэж байдаг те. Тэрийг аль болох жоохон нэг юм fresh алхахын тулд олон төрлийн кофе, олон төрлийн уух юм. Американог яагаад американо гэснийг та нар мэдвүү? Италид Америкууд кофен дээрээ ус хийгээд американо лөө. Тийм бас амар нэг эспрессо уудаг штэ. Италид бүр ингээд амар юм гашуун эспрессо уудаг штэ. Тэрнийг нь ууж чадахгүй. Тэгээ дээрэс нь ус нэмээд байсан болохоор американо гэсэн юм бэл. Энэ американочд кофег муухай ууж юм. Тийм тэгээд американо гэж нэртэй болсон юм байлээ шүү. Чи амсаад үзтээ бодсноос амар зөөлхөн гоё амстай гашуун машин юм байсан. Жохон амсахгүй тий. Американотой харьцуулаад ууж бүр ялгааг нь мэдэх баха. Чи юу лээ? Энэ ямар үр вэ биднэрт? Энэ өнөөдрийн хэрэг сурлаараа Перу гэс гаралтай гейша сортын үр байгаа. Вау, гейша. Гейша нь болохоор ер нь бол нэлээд жоохон нөгөө ховор сортын үр гэж байдаг. Одоо нөгөө нэг за гейша хамгийн мэддэг одоо хүмүүсийн одоо юмар харьцуулах юм бол зүгээр надад анх бол хүн ингэ зааж үзсэн. Одоо гейша бол ер нь бос кофетэй харьцуулах юм бол одоо нэг wagyu beef гэж ярьжсэн байхгүй юу? Одоо өштөчнөө л олон сортын үхрийн махтай ингээл янз бүр төрлийн махнууд байгаа. Гэтэ тэр донд wagyu яагаад амар сайн чанартай юм те? Яагаад юм амар үнэтэй юм? Тэнгүүд нь чинь нэгдүгээр ховор байдаг юм.
Хоёрдугаар чанар. Хоёрдугаар нэг demand and supply гэж байгаа шүү дээ тий. Их хүмүүс авахыг хүсэж байна. Гэтэ supply нь бага. Тэнгүүд хүн үн гэсэн. Яг гээш яг тэрнтэй ажиллах. Нөгөө нэг урууц хураалт гэх юм тэр нь айгу бага байдаг. Бага айгу дэм careful ингэж хураадаг үр. Тэнгүүд demand нь амар их байгаа учраас нөгөө нэг айгу labor буюу одоо ажиллагаа амар шаарддаг хураахад бол тэрийгэ дагаад үн айгу өсөж идэг. Тэгэхээр энэ бол жоохон нэг юм ховор сортын үр. Ваа баярлалаа дайсанд. Амттай үр байх гэж найдаж. Маш амталж унаа. Американыг аваа. Тулгаа баристагийн соёлын талаар яриач. Бид нар ер нь баристатай харьцах харилцаа, соёл гэж байгаа юу? Бидний үйлчлүүлэгчийн зүгээс, мөн баристагийн зүгээс бас баристанууд ямар байвал гоё байдаг вэ? Бас айгүй том одоо Blue Bottle-д ажиллаж байсан хүний хувьд ялгаа ямар харагдаж байна? Монголын соёл, кофений соёл ер нь хэр явж гин гэж бодож байна? За бариста за өөрхөн зүгээр баг цаг background-ыг ярих юм бол за тийм анх бол би нөгөө бариста би зүгээр ингээд нэг өдөр зүгээр ингээд нөгөө high school-д төгсчихсөн. Тэгээд ингээд зуны амралтаар гэртээ зүгээр хөвчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд манай нэг найз залгаад чи ингээд таана нөгөө гэртээ хөвчихнэ гэсэн чинь нааш үрээд иргээд манай гэрээсээ 5 минутын газар ирсэн. Тэгээд тэнд очисон чинь тэнд нэг юм баристагийн үнгүү сургалт явуулдаг газар ирсэн байхгүй юу. Юм non profit ингээд зүгээр багш зүгээр сайн дураараа заадаг. Тэнд анх яг кофе гэдэг зүйлтэй танилцаад анх ингээд mocha ууж эхлээд тэгээд юу нэг кофе гэдэг юм чинь ийм байд юм бас давгүй байна гэж сонирхоод тэгээд байжсэн чинь нөгөө миний одоо тухайн ажилд орсон газар буюу Blue Bottle Coffee-д бариста хайж байгаа гэд тэгээд манай багш одоо Blue Bottle-д ажиллаж исэн хүний нэг хоёр ерөнхийдөө орон дээрээ за би ингээд ийм хүн бэлдээд дуусчлаа танаа хүн авч байгаа юу гэд тэгээд ерөнхийдөө Blue Bottle-д орж исэн. За тэгээд Blue Bottle-д ороод 4 жил яг бариста хийсэн. Тэгээд 1 жилд нь туслах менежер игээд 2 жилд нь яг менежер, салбарын менежер хийж явсан байгаа. За тэгээд тэр дундаас ерөнхийдөө харахад бол яг Америк Монголын жоохон өөр л дөө. Америкт болохоор нэг баристаг ихэнх хүмүүс нь жоохон карьер гэж хардаг байхгүй юу? Яг тэгэхээр нөгөө тэрэндээ айгу дуртай хүмүүс байдаг. Одоо ингээд миний хариуцажсэн одоо баг гэхэд чинь би бараг тухайн үед хамгийн жоохон байсан. Яг одоо дээш ингээд хүмүүс ингээд манай ингээд ээж аваагийн үе шиг хүмүүс ингээд бариста игээд яг жоохон Монгол бол тэр бол айгу хавар тохиолдол шүү дээ. Тэр бол хамгийн том ийм одоо шок гэх юм юу хин тийм байсан. Тэгэд би ингээд салбарын менежер ингээд тийм дивш авсараа салбарын менежер болонгод ингээд өөрийнхөө ээж шиг үнд ингээд юм зааж өгөх мөх ч юм уу тиймэрхүү юмуд айгүй гарч ирсэн. Тэгээд баристагийн нөө жоохон хийж байгаа юмдаа илүү жоохон тийм passionтэй байгаасаа гэж жоохон би болох хувьдаа хүсдэг. Одоо нэг бариста гэхлээр нэг Монгол болохоор жоохон юм цагийн ажил шиг хараад идэх байхгүй. За энийг бол нөгөө хичээл хайж байгаагаар ингэж хийж агаад тэгэл төгсөөл байлна доо гэдэг ч юм уу тий. Тэг нөгөө цаашаа нэг юм дээшээ дэвших тий улам ингэж төгжүүлэх сонирхох тийм юмнууд надад бол Монгол баристнараа байх үе байдаг. Гэтэ айгу ховор. Тэр нэгтээ бас нөгөө одоо юу гэдэг шууд хэлэхэд бол цалингаас цалин ч юм уу тий. Цалин мөнгө дээрэс нь бас нөгөө нэг одоо монголчуудын нэг юм юу санагдаад тий. Одоо манай аав ээж хоёр ч гэсэн анх хэлжлээс та чи ингэ насаараа кофе гэдэг юм уу? Тий. Ингэ чи ингэ бизнес удирдлагаар төгсчөөд ингэ юу яваад байгаа ингэ тэгжлээсэн л та. Тэнгүүд яг бас тэр нь Монгол бас анзаардаг нөгөө нэг одоо гэрийнхэн ч юм уу тий. Одоо аав ээж ч юм уу нэг хүүхдээ нэг юм сайн сургуульд өгөөд гой мэрэгчлээ болгоод яг мэрэгжлийнхэн дагуу одоо юу гэдэг нь тий. Нэг юм corporate job ажиллах гэдэг санагдаад байхгүй. Тэнгүүд бариста ч юм болохоор corporate job биш тий. Тэнгүүд өнцг нь өөр байна тий. Жохон нэг юм гоолох ч юм уу. Тэрнээсээ нөөний хүүтэд нь санаа зовоод шантардаг, бууж өгдөг. За энэ цагийн ажил юм байна. Би нэг дуусгаад эмч жинхэнэ ажилд орно гэдэг тэгсдэг байхгүй юу. Тэр яг нөгөө нэг Америк Монгол хоёрын Америкч гэлтгүй ер нь тэгээд гадаадын орнууд нэг том ялгаа. Тэрэн дээр харагдаад байдیں۔ Ялангуяа жоохон Европ тэр тал руугаа бол жоохон нэг юм карьер гэж хараад угаасаа цалин мөнгө гэсэн угаасаа харьцангуй гайгүй л байдаг л да. Тэг типтэй дүүх тий. Гадаад. Тийм тип байгаа. Тухайн үед чинь би яг бүтэн цагаар ажиллаж байгаа чинь баг тип нь цалинтайгаа баг дүүцгүүц байгаад. Тэнгүүд тэр чинь хүн ингээд урамшаад өшөө илүү ингээд ажиллах гад сайн бариста болох гээд ингээд ирмэлцдэг байхгүй юу. Энэ дээр нэмээд манайх дээр гэх юм уу сая тулгаагийн ярьж ганцхан баристагаараа дуусахгүй л дээ. Одоо манайх хамгийн анх бидэд нөгөө кофе шопын франчайзын сургалт авахар явхад манай нэг барист нэг охин хамт явж исэн. Тэр охин сая 12 сард дид захирал болсон.
үйлдвэрлэл хариуцсан дэд захирал болж байгаа юм л да. Тэгээ яг зүгээр бүх процессыг ойлгодог гэх юм да. Хэрэглэгч талаа эхлээд ойлгож байгаа, өдөр тутмын үйл ажиллагаагаа ойлгож байгаа. Тэгэхээр менежер болоод менежер болсныхаа дараа салбараа бүтэн аваад яваад хэлэхээр одоо үйл ажиллагаа хариуцсан менежер болж байгаа. Үйл ажиллагаа хариуцсан менежер гэдэг нь нэг биш, нэлээд хэдэн салбараа хариуцаад явчихна тий. Тэгэхээр тэгээ саяхнаас бол дэд захирал болсон гэх юм уу да. Тэгээ тэр чинь ганцхан ингээл нөгөө бариста гэж харахгүйгээр тэр чинь бүх юмыг дээрээс нь нэвчүүт мэдчихэж байгаа шүү дээ. Тэр бүх стандарт гэдэг юмнуудаа бүгднийг нэвчүүт мэдсэний дараа тэрийг яаж мөрдүүлэх, хүнээ яаж бэлтгэх ингээд тэр бүх юмыг биеэрээ сураад гараад ингэхээр карьераа бас өөрөөр харах боломж нэлээд байдаг байхгүй юу. Тэр яг эхнээсээ л тэрийг нөгөө цагийн ажил гэдэг майндсетэд тавьчих юм бол тэр хэмжээнд л ажиллана. Эсрэгээр тэрийг карьер гэж хараад ингэх юм бол бас боломжууд зөндөө л байгаа. Тэ ганцхан манах гэхгүй шүү дээ. Өөр зөндөө кофе шопууд Монголд байна. Бүгдээрээ л ялгаа авахгүй гээл нөгөө ажилдаа мэрэгшээл улам сайжраа саяхан бариста чемпион нэтер болоод тах шиг үсэн тий. Тийм нэрээ чемпион гэж болоод эн чинь өөрөө салбар нь хөгжөөд байгаа. Тэгэхээр одоохондоо нөгөө салбарын хувьд ингэж байгаа 5 жилийн дараа ч юм эн чинь арай өөр болчихно л доо. Би бол тий. Тэгэл нөгөө тулгаад хитрхийн Америк юм яриад байгаа байхгүй. Америк чинь кофе орж ирээд хэдэн жил болцсон байгаа байлаа. Монгол хизээ явууллаа тий. Тэгэхээр эн чинь бас нөгөө нөхцөл байдал нь өөр ихгүй Америк Монгол хоёрын. Тэгэхээр Монголд бол яваандаа би бол гоё болно гэж бодож байгаа. Зөндөө олон сайн кофе шопууд байна. Зөндөө олон сайн бариста нар байна. Эдгээр чинь бүгдээрээ дараачийн бариста нараа бэлдэж байгаа харж байгаа. Тэндээс чинь жоох хүмүүс карьеруудаа ч гэсэндээ харж байгаа л да. Миний бол яг нөө бариста ч нөө одоо юу чинь зөөгчч байна уу? Тоочч байна уу? Ямар ч ажил хийсэн гэсэн өөрөө тэрэндээ дуртай л байвал тэгэл like why not ингээд цаашаа хийж явж болохгүй гэж. Тэгээ заавал яагаад цалин мөнгө чухал л да. Гэхдээ ингээд дургу юмаа хийгээд миний хувьд зур дургу юмаа хийгээд өндөр цалинд явжснаас дуртай юмаа хийгээд бага цалинд явжсэн. Тэгээ аль нэгийг сонгоё би ч гэсэн нөгөөдгийг сонгоно. Насаараа хийх бол тий. Тийм тэгвэл үнэхээр кофе мафийн дуртай пашн төв байх юм бол яваалаа. Хийгээл. Окей. Тийм баггүй цалин авдаг хүн чинь ингэж ярьж байгаа шүү. Тийм цалингийнхаа асуудлыг шийдсэн үний яриа тий. Юу түрүүн франчайз гэдэг яг энэ тал дээр бас асуух гээд яг намууг бас сонгох шалтгаан нь юу вэ? Солонгосын франчайз тийм ээ? Намуна гэдэг охины кофе шоп биш юм уу? Харин яг тэгэж хүмүүс бодсон бах тий. Яг Монгол нэртэй ч юм шиг. Жижиг франчайз л да Солонгост. Яг эд алж байхдаа тэр 70-80 салбартай байсан. Одоо бол нэг сүүлд нодлоо харахад нэг 36-7 салбартай байсан баха. Яг франчайз гэдгийг гол шалтгаан нь юу гэхээр одоо Монголд ингээд бид нар чинь ингээд дөнгөж кофе хөгжиж байгаа үед энэ үед бид нар яг гэхээр франчайзын нэг онцлог нэг бүтээгдэхүүн нь 2-3 саяудаа зарагдаад тогтцсон төлөвшсөн бүтээгдэхүүнтэй байдаг гэхгүй. Бид нар шиг ингэж дөнгөж хөгжиж байгаа хүмүүс бол илүү гадны ноу хавыг нэвтрүүлээд тодорхой хугацаанд бүгдийг өөрийн болгосны дараа дараагийн түвшинд гарах хэрэгтэй байх гэж бодож байна тий. Тэр утгаараа франчайз гэдэг бол бэлэн ноу хавыг гадны ноу хавыг нэвтрүүлээ суралцаад тэгээд тодорхой хугацааны дараа дараагийн түвшинд гарах хэрэгтэй болоо бид илүү франчайзыг сонгосон байгаа. Тэгээд тоортон дээр ч гэсэндээ манайх масс үйлдвэрлэл биш тий гараараа уралдаг гэдэг нэг онцлог байгаа даа. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэндээ жоохон ялгаанууд байгаа л да. Specialty coffee барьж авч байгаа, торто барьж авч байгаа бүгдээрээ тийм ихээр үйлдвэрлэх боломжгүй манайх угаасаа тэгэхээр салбарын тоо ч гэсэнтэй тэгтлээ их нэмэгдэхгүй л ах. Тодорхой хэмжээнд түрээ тулнаа л гэсэн үг шүү дээ. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ хэрэг нь юу юм бэ? Солонгосоор хэрмийг намуу гэдэг юм. Нам уу? Мод гэсэн үг байхгүй юу? Кофе, намуу гэдэг нь мод гэсэн үг солонгосоор. Хэрмийн одоо хэрэг гэж хараагүй шүү дээ. Хүн гэж харсан. Би хүн тийм үү? Хэрэг биз дээ. Хэрэг юм уу? Тий. Сайн харуул хэрэм байгаа. Чи яаж хараа хүн гэж нэрээ хүн шиг харагдчих шүү дээ. Толгойн энэ чинь ингээд алфчин ингээд ард талаа хүн байгаа юм шүү дээ. Хойлоо бүр юмыг яг хоёр талаас нь хард юм байна. Хүн гэж харсан хүмүүс байна уу? Хэрэг гэж харсан юм уу? Байна. Бараг яг харагдаж шүү дээ. Би бас анх харахтаа хүн гэж харсан. Ямар сони. Одоо хүн гэд харсан ч одоо хуныг л хараад байна. Би яг юу хэрмийг харж байна л да. Мод гэсэн утгатай үг юм шүү дээ. Гэтэ нэр нь амар Монгол тий намуу гэж байгаа юм шиг. Тэр нь бас айгу гоё санагдаад. Тэгээ сонгосноо. Гүй. Тэгээд таарсан шүү дээ. Тэгээд цагаал тэгээд таарсан. Тий.
гоё хамттай торттой байсан. Аюу энгийн те. Гэтэ миний яг бүр батны хэлж чадах юм бол нэр Монголд байгаа хамгийн гоё торт. Yes. Миний хувьд бас тийм. Би торт бол амар. Би эдний Instagram руу 2 3 удаа бичиж би тортоо хөрвүүлж авчихсан гэж. Баярлалаа. Торт бол яг номер 1. Бас зөндөл торт идэж үзлээ. Тэг бараг л бүх кофе шоп тэгээд манай бэкеринууд бас том бэкеринуудаас торт идэж үзсэн. Яг л ч бест юм бэлээ. Кофе бол үгүй юу кофе гинэ. Юу шүү торт шүү. Кофе ч гэсэн. Юу жоохон дараахан байхгүй. Энэ нөгөө хүний амтлах мэдрэхүй ямар бахаас хамаараа зарим хүмүүст хамгийн сайн, заримд нь үгүй те. Хүн чинь жоохон янз бүр шүү дээ. Тэгэхээр бас хамаагүй бас хамгийн гэж ярьж чадахгүй баха. Яад энэ төвчгүй юу? Хамгийн төвчгүй юу? Кофен дээр би сая нэг юм бодчиход та хоёр орны янз бүрийн кофенууд уугаад бүр ялгааг нь өөр кофе амтлаа шууд ялгадаг байх тий. Хүмүүс нүнгээ би анх вино ууж байхдаа виноны амтнуудыг ялгадаггүй байсахгүй. Цагаан бол цагаан, улаан бол улаан. Тэгээд байн уугаад байхаар бүр амар ялгадаг болчихдээ юм байлээ. Кофе бас ер нь адилхан баха. Хооронд нь амар сайн ялгадаг болдог бах тий. Саяхан Японд кофе уужсэн гэсэн үү? Хин сая Японд кофе уужсэн гэлээ. Хоёр янзын хариулт байна гэдэг шиг тийм. Энэ нөгөө яг кофеийн аль нутагт ургасан гэдгээс хамаарат нэг өөр байгаа. Тэгээ аль нутаг кофег яаж хэрэгэлдэг вэ гэдгээс бас хамаарат жоохон өөр байгаа. Тэгэхээр ургадаг гэх юм бол одоо Африк ТV-ийн ч юм уу Этиоп кофе гэх юм бол илүү тийм floral, jimslиг байдаг. Латин Америк кофе явах юм бол илүү тэнд 9 шидийн амтнууд нь ингээд жигдэхэнд харагдсан. Африк кофе бол илүү эсэглэн жоохон энгийнээр илүү эсэглэн байгаад Латин Америк кофенууд нэлээд тэнцвэртэй амттай бүх төрлийн амтнууд нь жигдхэн энэ дээр тэгж ярьж болох юм. Аз кофенууд жоохон гашуун дуу тий commercial гэдэг дөрөв хэлсэн тиймэрхүү кофенууд байх онцлогтой. Индонез кофе, Таиланд, Тайван кофенууд сүүлийн үед амар сайн хүчтэй гарч ирж байна. Вьетнам кофе бол нэлээд өөр гэдэг. Яг энэ яг үр талаас нөгөө талдаа болохоор кофений соёл талаас гэх юм бол Итали бол яг нөгөө эспрессогоор адартай шүү дээ. Тэгээ Италид манайх нөгөө Lambrosco дистрибьютор ирэхин эзэмшдэг байхгүй. Тэгэхээр тэндээс нэг сургалт мургалтыг хийгээд кофений соёлоод сургаж байгаа юм л да. Тэгээд очингууд өглөөндөө бид хэд болохоор эспрессо биш нөгөө макиато гэдэг. Одоо Монголд бид Аз соёл гэх юм уу те. Макиато гэхээр нэг юм чихэрлэг, нэг ирээслэг амттай кофе байгаа. Сироп хийсэн. Яг макиато гэдэг нь юу вэ гэхээр зэрэг толб гэсэн үг байгаа Италиар. Хөөс хайж байгаа байхгүй. Одоо хөөсрүүлсэн сүүний хөөс гэх юм уу те. Тий хөөс асгаал жижиг аяганд дээрээс нь кофе ингээд цацчихдаг гэх юм уу да. Толбтой тийм сүүтэй кофег өглөөдөө уугаад өдөөс хойш доолох төр зэрэг эспрессо ууж байгаа. Тэгээ Монголоос нэг ялгаатай. Манайх ч нэг Солонгос франчайз болохоор Солонгосын стандартыг дагчиж байгаа. Бид нар эспрессоны хэмжээ чинь 20-30 орчим грамтай тий жоохон хэлбэлцэн л дээ. Аль стандарт гэдгээс хамаарат. Италид бол 7 грамм. Амар хатуу гэсэн үг. Үгүй зүгээр л хэмжээ тийм жижигхэн бохгүй. Тэгээ 7 граммаар л тэр чинь байн гуугаад байгаа шүү дээ. Бид нар нэг удаадаа 3 аягийг шууд гусч хахад мань ашир бол тэгэл тэр 3-ны 1-ийг л угаад байгаа байхгүй. Амар их кофений хэрэглээтэй гэж ойлгоход бас хэцүү. Тэгэхээр одоо Солонгос руу ороод хэлэх юм Солонгос илүү тренди байдаг байхгүй. Тэгээд кофенд нэлийн шинжлэх ухаан чанар гэсэн үг тийм. Нөгөө шинж чанар онцлогуудыг бүгднийг харж агаад тэгээд тренд нь хаашаа явж ин тэрийг нь кэч хийж агаад хийдэг. Японочдын хувьд болохоор илүү уламжлал суурьтай. Тэгээд дийлэнхтэй кофений чанар нь айгүй сайн. Хааж кофе ус нэг фейлдэхгүй. 100 баха Хонконгод явж байгаа кофе уусан чи шууд Starbucks ч тийм. Багалзуурдаа л ороод ирж байгаа. Орохгүй тий. Жихэд орохгүй байгаа. Чи Америкт баха. Нью-Йоркд явж байгаа. Тэгээ Нью-Йоркийн ингээд Манхэттны хажууханд Blue Bottle байж байгаа. Blue Bottle ороод кофе уужсэн чи окей pour over захиалж байгаа байхгүй. Надад ингээд захиал pour over хийжсэн шууд яваад өгтийн цаашаага. Сая тулгаа харсан бол цаг секундтэй тооцоод хийж байгаа биз. Баачка шууд ингэжсэн яваад өгтийн. Тэснэ буцаж ирсний үргэлжлүүлээ хийгээд тийм сэтгэлгүй хийж мэйгээд байгаа юм шиг тий. Амар ингээ кофенд хандж байгаа ингээд орон болгоны тэр хандлага жоохон өөр юм байлээ. Тэр жоохон ялгаад. Энэ гэхдээ зөвхөн миний өнцгөөс харагдсан юу шүү тий. Итгэж байна би бол. Тиймэрхүү. Битүүр л яг зөв одоо нөгөө кофе ингээ хүн ингээд хийгээд тавьчихсан. За ингээд за энэс ингээд 5 6 хийгээд тавьсан тий. Гэтэ өөр газар хийгээд тавьсан бол яг уугаад нэг тэр зүгийн кофе байна гэж бол хэлчих байх гэж бодож байна. Вау. Гэтэ тестлийг одоо. Яг нөгөө нэг тэр орны кофе гэж бол одоо Азаас ч юм уу те эсвэл бол Латин Америк. Гэт ерөөхдөө нөгөө нэг тэр хэвэн кофенууд иймэрхүү онцтой байдаг шүү гэд
амтлаад үзчихсэн болохоор ерөнхийдөө бол яг процессын ялгаа тий. Гайваа гарч ин. Гэтэ яг тэр орны тэр мужийн тэр дүүргийн тэр хотын тэр байрныг гэж бол хэлэхгүй баг. Тий. Кофений бас нэлийн салшгүй нэг хэсэг нь энэ кофе шоп гэж нэрлэдэг байгаа энэ орчин байгаа шүү дээ. Энэ орчиндөө та бас хурмын ордонд байгаа нь өөрөө архитектурын хувьд аягүй ач холбогдолтой. Барилга нь өөрөө ямар гоё барилга вүлээ. Бас хүндлэлтэй хандах гэх мэтлэн. Тэгээ энэ кофе шопуудынхаа байршлуудыг яаж сонгодог вэ? Интерьер нь цаанаасаа франчайз учраас бодвол гайд ирдэг байх гэж бодож байна. Тэгээ энэ орчин мэдээж маш чухал. Хүмүүс кофе шопт л хийхтэй уудаг шүү дээ тий. Аха. Хурмын ордон дээр яг үндэ тендерт ороод тэгэл орсон. Тэгээд нөгөө одоо хурмын ордны интерьер дээр бол нэлээд нөгөө юутай байсан л да. Нөгөө стандарт франчайз таадаас болохоор нөгөө яг стандартаа мөрдгээл бид нар чинь болохоор нөгөө хурмын ордныхоо онцлогийг тусах га бөөнөрөө шал руугаа харцгаая. Модороо байж байгаа биз тий. Тий. Яг энийгээр нь байлгамаар байсан юмнууд нэлээд байгаа. Тэгээ нэлээд юмнуудыг авч үлдсэн. Одоо тэгээд хэмнүүд гэх юм уу тий. Иймэрхүү юмнууд байгаа. Тэгээд тийм яг хормын ордны гадаа байдаг хээ тэгээд энэ бүр энийг мэдгүй. Гэхдээ ижил утгатай хоёр өөр хэлбэрээр дүрсэлсэн байгаа. Бүгжин дээр үйдэг хээнүүд ч тий. Нэг нь ихтэй нэг нөгөө эрэгтэй эмэгтэй хүн тэг ингээ нийлж гинэ гэдэг юм батбихийн ч гэлүүдээ юу лээ. Нэг тийм утгатай айгүй гоё утгатай хээ. Тэгээ бас хамаа намаагүй ашигладгүй ингэсэн. Тэгэхээр бас энэ яг хамгийн зөвхөмжтэй хээ ашиглалтай байна гэж би бол бас харж байна. Баярлалаа. Энэ нөгөө амьдрал бол энэ мөч гэдэг энэ үг яг франчайзийнх нь өөрийнх нь үг эсвэл манайх өөрснөө зохиож хэмжинэ тавьсан юм уу? Энэ нутагшуулсан гэх юм уу? Одоо энэ брендийг нутагшуулахдаа тодорхой хэмжээний өөрчлөлтүүд нэлээд хийсэн. Өнгө төрхөн дээр философи дээрээ жоохон өөрчлөлтүүд хийсэн л дээ. Тэгээ нөгөө Солонгосын амьдралын нөхцөл байдлаас хамаарат философи нь жоохон өөр байсан гэх юм. Айгүй бизи завгүй шүү дээ. Солонгосууд чинь тэгэл нэг зүгээр нэг амсхийх зураа ингээд стресстэй байх зураа түр ороод нэг ажлын яг нэг офисын зорилттой зах зээлд хандсан байсныг бид нэр илүү зах зээлийн өргөн болгоё. Тэг хүн ам цөөхөнтэй шүү дээ хэдүүлээ тий. Тэгэхээр ингээд ийм амар нийш зах зээл рүү хандахгүй байж гэдэг юм уу. Тэр утгаараа ярилцж байгаад нилээн босоо. Тэгээ энэ ерөнхийдөө хүү ер нь чанартай амьдрах хэрэгтэй гэж бид нар ярьж одоо нэг манай компани ер нь тиймэрхүү юм хийдэг хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах гэж ярьдаг л да хийж байгаа бизнесүүд нь тэрэн дээр чанартай амьдрахад юу хамгийн чухал вэ гэхээр бид нар яг одоо байгаа энэ моменттой яг ингээд амьдрал хийзэж ирээдүйд биш өнгөрсөнд ч биш одоо дүрмж байгаа. Тэр яг энэ одоо байгаа энэ мөчтөө төвлөрч юм бид нар илүү чанартай амьдрах юм шүү гэж ярилцж байгаад ер нь амьдрал бол энэ мөч идэг үгнүүдийг гаргаж ирж ирсэн. Тэгээ кофе бид нар ярихгүй те тоортос нэг ярьдгүй шүү дээ. Сая тэгээд энэ чинь нөгөө дахиад нэг хамгийн сайн хамт тэгмээргүй байгаа байхгүй те бид нар илүү монгол хүмүүс ч бид нар илүү чанартай амьдрахыг илүү уриалмаар санагдаад тэгээ ийм талаараа илүү гаргаж ирээд ярьдаг гэх юм уу. Одоо бид дулаацах мөчгээл компанид ажиллах хэлсэн л яваад байгаа те. Тэр ая кофе угаал нэг жоохон дулаацаал. Тэгээ тэр мөчтөд нэг байгаа ч гэж л уриалал байгаа хүмүүсийг ер нь л манай яг нэг кофе намгийн онцлог бол хүмүүсийг яг одоо байгаа мөчтөнд л чиглүүлэх гээл амьдруулах гал зүтгээд байгаа л кофе шоп байгаа байхгүй. Яг надад бас яг кофе намд орж ирэхээр нэх гоё тайвширчдаг шүү дээ. Нөгөө гэрлүүгийн салбартаа ярих юм бол гэрлүүгийн салбар руу хаяа ордیں۔ Тэгээ нэх гоё тайван лээ. Зураг мураг нь яваа ингээд нэг атмосферыг айгуу гоё үүсгэх яаж чаддаг. Бид хоёр бас нөгөө кофе намтай гоё хамтраад нөгөө нодлонгийн шинэ жилээр загталтай дугаар хийсэн. Ивент гэх юм уу нэг тиймэрхүү юм хийсэн. Тэгээ айгүй их загтлууд ирсэн 800-д ирсэн ч гэлээ 900-д ирсэн ч гэлээ. Тэгээд айгүй гоё амжилттай болж өнгөрсөн. Тэгээ загтлынхаа эзэнг бид хоёр анх удаа харж байгаа байхгүй тий. Ингээд ийм хүмүүс бичдэг юм байна, ийм хүмүүс бичсэн байна гэд. Тэгээ ингээд нүүр царай өгөхөр бас эвгүй юм байлээ. Гоёсан. Тэгээ бас баярлаа. Бид хоёртай хамтран үргэлж хамтарч ажилдагт баярлаа кофе намада. Бид нар ч гэсэндээ баярлаа. Өөлөө л уншаадсан шүү дээ манай маркетинг гээд. Сонсоогүй юм уу? Сонсноо. Би эмор юм. Гэхдээ happy юм байсан бас. Байсан. Тэг амар хүнд юм их гарсан тэр чи. Яа. Өвдчлээ.
За одоо ерөнхийдөө асуултууд маань бас төвхөж байна. Та хэд бас асуулт байвал бэлдэж байгаарэ. Бас үзэгч гоё сонсогчтой лайв хийж байгаа юм чинь эндээсээ бас асуулт асууя гэж бодлаа. Та хоёрын өглөө хэрхэн өнгөрдөг вэ? Гэртээ заавал кофегоо уугаад гардаггүй. Бүр ричуал болцсон байдаг байх те. Би бол өглөө болгон гэртээ кофе уугаа гарахгүй бол кофе уусан болдгүй. Яг нөгөө юм тачигнуулаад төстаас хийгээл ингээд яхаар миний яг ийм өдөр эхэлж байгаа нэг юм чимээ болоод өнгөрдөг гэх юм уу. Тэгэж би өөрийгөө сэрээдэг. Бараг кофеиндаач биш ингээд тэр үйлдэлтэй кофе хийж байгаа үйлдэлтэй ингээд сэрээд за миний өдөр эхэлж байна officially гэж байгаа юм шиг юм санагддаг. Тэгээд хоёрт бас тийм ritual байдгүй кофетэй холбоотой. За амралтын өдөр бол би бол гэртээ нэг тийм цагийн нэг өнгөрөөдөггүй төрлийн хүн. Ерөнхийдөө гадуур ингээд найз нөхдөдөө catch up хийгээд тэг ингээд явах дуртай. Тэг ингээд бас нөгөө өөрөөр кофе шопууд бас орж тагнуулт. Тагнуултаар зүгээр нэг юм арай өөр төрлийн атмосфер ингээд мэдрэх айгу гой санагдаад. Би уусаа Америк тахтаа ч гэсэн ер нь бол ингээд өөр газар дээр ороод ингээд нөгөө нэг кафе хоппинг хийгээд ингээд явдаг гэсэн юм байна. Яг одоо ажлын өдрөөр бол уусаа өглөө тэгэл босоод юм кофе их нэг уснаас нараад тэгэл ингээд шууд офс руу гараад явж байгаа юм чинь. Тэгээд офс дээр ирчээд нэг манай одоо офсын ажилтны юм жижиг нэг сургалтын өөр байдیں۔ Тэрэн дотроо ер нь бол миний одоо ritual гэх юм уу одоо мянган хийдэг юм зүйл бол нөгөө нэг тэрнээс аюу кайф авдаг. Тэр нь л нөгөө нэг зүгээр чихв зүгээ дуу сонсгоо ингээд өөртөө ингээд яг юм ханж вип хийгээд тэгээд тэрийг ингээд амтлаад ингээд уух өглөө бол айгуу гоё юм одоо за өнөөдөр өдөр эхэллээ шүү гэж нэг өөртөө жоохон нэг юм remind хийж байгаа юм шиг тэгэл ажилд ордог та. Тийм. Гэртээ бол нэг тийм кофе хийж уумна гэж боддیں۔ Гэтэ яг уудаггүй маа. Гэрч чинь одоо за уухаар бол юу байгаа юм? Кофе эспрессо машинаас уудгүй эсвэл зүгээр нэг юм потноос уудгүй эсвэл бас drip хийгээд уудгүй. Бас ер нь бол юм жив. Яг нөгөө одоо яг нэг эспрессо машин дээр тавьчих жоохон практик талтай жоохон хэцүү байд юм аа. Тийм үү? Зай талбай их эзлэн. Бас тийм ээ. Тийм тэгээд ч нөгөө нэг ус те бас тэр чинь цэвэрлэгээ мэвэрлэгээ гээл ингээл. Яана би ерөөсөө цэвэрлэдэг шүү дээ. Амар болж байгаа. Бас нилээ үнэтэй. Минийх яа. Тийм тэр бүгдэн тав за. Гэтэ энэ бол ер нь бол угаасаа ингээл хинч хаанч ямар ч газар хийсэн хийчихээр юм болох тэр ерөөдөө хийхээр бол яг нэгээрээ л хийдэг. Nice. Таны хувьд? Амралтын өдөр гэртээ пүр овор хийгээл. Би ч нэг ховор үрмөр авчираад хуураад хөлдөгчөнд тэгээ хадгалчтээ. Тэгээд харж байгаа сонгоол гаргаж ирээл. Яг тухайн моментд л амьдрах гэж байгаа хичээдэг гэх юм уу. Ажлын өдөр бол угаасаа тэгэл яарад пижигнээл охиныгоо сургуульд нь сургуулийн автобуст нь суулгаал. Тэгээд ажил дээр ирээд нэг арай гэж нэг амсгаа бол нэг американо уугаал эхлүүлж байгаа. Тэгээд хоолны дараа яг нэг тухтай яг specialty coffee уудаг. Би бол өдөрт нэг 2-3 аяга, максдаа л 3 аяга л ууддаг. Та хэдий чинь тэгж уугаасаа гэж бодож байна. Хэдэн цагаас хойш 5 цагаас хойш унтахаасаа хэдэн цагийн өмнө уугаад имээ гэдэг үлээ. 5 цагаас 6 цагаас хойш хаа. Ууж уудаг. 5 цагийн өмнө ууж болохгүй ч үлээ. Тийм баха. Юутач орой нэг уугаад имэйл гэдэг юм бэлээ. Тэгээд яг нойрны чанарт нөлөөлдөг шүү дээ. Би жоохон ингэ 4 аяга уучгаар тухайн өдрөө deep sleep-ийн хэмжээ амар багасчихдээ. Бүр 30-40 минут руу орцсон байдаг хөө. Оо та хэмждэг цаг зүүж унтдаг уу? Харин бүх юм амар хэмжих дуртай. Тийм байна. Яг deep sleep ярддаг хүмүүс ихтэй цагтаа л унтдаг юм байлээ. Nerd. Үгүй одоо ингэ цагтаа унтах юм бол нөө Apple Watch-ууд шууд яачсан юм уу те? Тийм deep sleep-ийн цаг гараад ирд юм лээ. Тэр мэдчихнэ гэдэг нь амар байгаа. Наад тэрний мэдчихнэ гэдэг нь ямар амар юм бэ? Харин яаж мэдтээ бол зүрхний цохилтоос л юм шиг байгаа юм те. Why you running гэдэг шиг те. Шүн ингээд why you running. Why you running? Ягаад гүгээд байгаа юм бэ шүн гэж. Цагтаага юу яаж байгаа юм те. Тэгээд тэр өглөө ч бас нөгөө цахилбартай ч гоё нөгөө нэг хаяа хойлоо сургалтайгаа тэр нөгөө нэг кофе уудаг өрөөндөө санамсраг байдлаар таарна. Ингээд би яг кофе барьц ингээд орж байгаа цахил яг тэнд хийгээс оо илаан туу гэдэг. Тэгээ яг тэрний яг нөгөө нэг юм хурал муралтай үеч юм те. Ингээд бүр ингээд амар ингээд ингэж байгаа үед чинь яг ингээд кофе уугаал хоёул ингээд хуваагаад ингээд уухлаар бүр аюу гоё нэг юм. Гоё кофе жоохон нэг юм релакс тархиа жоохон тий хөргөн гэх юм уу. Тэгээ жоохон тэрнээс санаачаад тэгэл эргээл за ажилдаа. Кофений бас нэг илэрхийлдэг юм нэх гоё те ингээд өдөр эхлүүлэх гэж юм. Тэгээ дээрэс нь юм хоёлоо кофе шопд уулзчихъя гэх нэг юм уулзалтын дандаа хамт байдаг юм шиг бас санагдаад байдаг байхгүй те нэг юм кофе шопд уулзъя хоёлоо кофе уунгаа нэг ингээд хийгээд тэр нь бас айгу гоё санагдаад илэрхийлж байгаа юм нь амар гоё. Одоо брендинг сайтай кофе өөрөө Жон тийм санагдаад neutral zone юм шиг санагдаад шүү дээ. Одоо ингээл
одоо офс бол тий. Заавал ажил явагдана гэдэг ч юм уу тий. Кофе шопд бол ажиллаж явж магадгүй, дээд ч явагдаж магадгүй, хичээлээж хийж магадгүй, тэнд ингээ юу ч болж магадгүй. Тэгэхээр аюу тийм нэг neutral болохоор ингээд аюу тухтай. Тийм. Гоё байдаг шүү. Тэгээ сүүлийн 10 жил яалчгүй Монгол Улаанбаатар хотод ялангуяа тий. Маш их кофе шоптой болж байна. Тэгээд хідэн ч одоо янз бүрийн франчайз болон одоо өөрсдийн бие даасан брэндүүд болон бас хуваараа зүгээр л кофе шоп ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн айгүй их болцсон тий. Яг брэнд гэлтгүү. Тэгээ энэ бас айгүй гоё зүйл байна гэж би хараад байгаа. Айгүй гоё орчнууд кофе шопод бас айгүй гоё орчин, гоё интерьерийн боломж бас байдаг. Тэгээд та хоёр маань одоо ирээдүг юу гэж харж байна? 5 жилийн дараа, 10 жилийн дараа яг кофений соёл нэлээд дэлгэрсэн байх бах тий. Илүү хямд кофе хайхаас илүүтэйгээр хүмүүс энэ нөгөө гарал үүслийн сонирхдаг, fair trade хийгдсэн юм уу, яасан, хууралт нь ямар юм, хизээ хуурсан, нөгөө хүн юу хэрглэж байгаагаа айгүй сайн мэддэг болцсон байх болов уу гэж бодож байна. Кофений соёл нэлээд дэлгэрсэн байх бах л гэж бодож байна л да. Тэрнтэй холбоотой бид хэд ч ер нь нөгөө кофег бас зөв хэрглэх ч юм уу, ойлгож хэрглэх талаас нь сар болгоно нэг specialty coffee club гэж зохион байгуулдаг байхгүй. Бид нар сар жилдээ нэг 12 удаа өөр кофе одоо specialty coffee дандаа өөр үйдэг сар болгоо. Тэгээд нөгөө чин дэлхийн аль бүс нутгаас хамаарат амтан тэр болгоо өөр байна. Процесс нь өөр үйдэг болохоор тэрийг амтлуулна. Тэгээд дээрээс нь хүмүүст кофений зөв хэрэглээг ойлгуулах гад бас үнгүй юм ивент хийдэг байхгүй. Тэгэхээр энэ магадгүй дараачийн төвшөндө 5 жилийн дараа арай өөр юм ярьдаг болсон байх болов гэж хараад байна. Монголын кофений соёл чинь найрканаас ихсэн шүү дээ тий. Бүгд тэгсэн шүү дээ. Үй. Ээжийнхаа хаяалтай флам гоё тий. Хаан билүү? Хаан баха тий. Тэгсэн сүйтэй цай байдаг. Тэг кофе байдаг ч үлээ. Тэг амар их чихэртэй. Тэр богоноор явхаар кофе өгдөг штэ. Одоо найрка. Тэнгүүд нэрийн нэг ийм аягныхаа нэг 3-ны нэгт нь халуус хийж агаад тэгээ уухаар бүр амар гоё заримдаа бас тэр пүү өстө яг хийж авч тэр амар их чихэртэй баг кофе юм ч юм уу биш ч юм уу тэр одоо юу ч идэв талах дүрж идэхэр гоё идэв шүү дээ. Тэрэнд чинь. Та бол яг өөрийнхөө үеийн юм ярьчлаа. Тийм манай үеийнхэн тэгтээ. Тэгэж үе үзье. зарлаа ичлаа одоо. За нэг амар ах юм шиг л үү. Энэ жил 52 дээ шүү дээ. Та яриад барч ёо. За гуаха. Гоо тэ 80-аад л оны ах бах уу. 88 л баха. Үсрээ 8 оны дуус баха. За. Тэгвэл 88 бол баг үе юм бэ нөө. Ямар гой хөксөрч байна. Шууд хайцуулагдаад. Амьдрал яаж идлээд байгаа юм бэ намайг. За манай эдээс асуулт байна уу? За асуулт байвал гоё асуулт асуурай. Кофетэй холбоотой байж болно, бизнестэй бас холбоотой байж болно. Архаг бизнес мэн хүн байна. Ер нь кофе уудаг юм байна тий. За. Яг энэ кофе намуугаас яг Номи Синдер хоёртой хамтрыг гэдэг санаа яг хинээс гарсан юм. Мэдээж бизнес хөгжүүлэлтийн багаас гарсан багтээ энэ санаа бол тэгээд бас амар гоё санаа. Номи Синдер хоёртой хамтран ажиллах санаа хэн гаргасан бэ гинэ? Бадмаа байна уу Бадмаа? Оо тэр гараа өргөж байна. Тэр ээж. Манай маркетинг ахлах байгаа. Тийм шүү дээ. Түрүү жил яг нөө захианы дугаараар хэдүүлээд Өөлөө уншаад идэх чинь юм баггүй. Баярлалаа, баярлж байгаа шүү. Бас бид хоёрыг бас гоё байна гэж хэлсэн чамд бас баярлалаа. Шүү бас олон жил хамтраарай. Оо бид хоёр ч нэрээ байлгаж байгаа шүү. Марцсан шүү. Юу олон жил байлээ. За сүүлийн дугаар үргэлж хамтраарай гэж. За өөр асуулт байна уу? Бүр кофений хорхоотой хүн ирсэн байгаа болов уу? Би өстө нэрэ кофе. Оо, манай кофе манахаас ирээгүй танахаас дандаа ирсэн. Гэтэ одоо шинэ кофений фэнүүд үүссэн байх гэж бодож байна. Бас зөндөө мэдлэгтэй болоод кофег бас арай өөрөөр харах байх гэж бодож байна маргаашнаас эхлэн. Би бол бас тэгнээ бас айгүй зүрх Google-тэй тайчих юм аа бас өнөөдөр айгүй их гоё сонсоод ямар гоё юм бэ гэж бодогдлоо. Та хоёрт бас хуваалцсанд маш их баярлалаа. Би энэс нэг алдагдсан
асуулт байна уу харчи. Ерөнхийдөө бол бүгдийг Ерөнхийдөө бол бүгд хамарчих шиг боллоо. Та хоёрт бас нэмж энийг хэлчих юмсан гэсэн юм байгаа л. Шинэ жилээр кофе бэлгэлвэл зүгээр гоё бэлэг гэж бодож байна. Гоё штт. Яг specialty кофег бол амар гоё их тийм мэддэг үнд нь. Гоё штт. Манай хадам аав амар кофе уудаг байхгүй юу? Хамт хонж манахаар ингээд тэний гэртэн хонж манахаар өглөө ингээд гэхгүй юм ингээд бутлаад эхэлдэг за ингээд өглөөний 6:30 мөчийн үедээ ингээд бүр гэл ингээд бутлаад тэгэл за тийм ээ өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр өглөө ингээд эхэллээ гэж яадаг тэгээд өглөө болгон тэгдэг гэсэн. Ер нь би тэгтээ хамт амьдрдаг үлдээ тэгтээ ер нь хамт хонох тийм үед бол тэгэл байнгын нөгөө юугаа гэгээстэй тэгээд Бүр шууд бутлаад дууд юм шүү дээ. Яг унаа бол бүр яг буталж уудаг тэгээд кофег бүр амар янз бүрээр ялгадаг бүр амар сайн амталдаг. Тэгээд муу кофег бол баг ингээл амсаал инчтэй гээл нэг наа чинь өстой юм байна тийм ээ янз бүрээр хилдэг. Тэгээд ер нь шинэ жилээр би кофе бэлгэлдэг. Бас ямар кофе бэлгэлхээ бас ойлгочлаа одоо. Сая тэр бутлаад уудаг гэдэг нь амар зүв байхгүй юу? Яг тухайн үедээ бутлахгүй ингээд бутлуулаад хүмүүс авчдээ штэ. Тэгэхээр зүрх шархирдээ штэ. Хамаг нөгөө үнээр авч байгаарэ. Яагаад вэ? Би тэгдэг байхгүй юу? Манай бутлагчгүй болохоор буталсныг авдаг манай хүн л. Юун дээр жишээ авч харах вэ тэрийг. Сармисыг ингээд няцлаад агаарт ингээ хадгалчихаар одоо яах вүлээ? Тиймэрхүү төсөөлөл. Одоо нөгөө тийм нөгөө сармис нөгөө паудер өгдөн шүү дээ тий. Одоо тэр хоолндоо зарим хэрэгэлдэг баг. Гэтэ яг сармис аваад өөрөө ингээд хаслаад гэрчээд хоолндоо хийж идвэл тэр хоёрын хамтны ялгааг байдаг тийм амар байдаг шүү дээ. Бага бол тийм кофений ер нь бол яг тийм. Яг буталсан цагаар кофе л уусаа анх хурагцснаасаа хоошоо, савлцснаасаа хоошоо ингээл хуучирч л байгаа. Цаг ирэх тусам. Яаж ч лаццсан, яаж ч хадгалсан яг хөлдөг л арай өөр. Гэтэ яаж ч лаццсан хуучирж байгаа. Тэгэхээр буталцхлаар тэр процессд илүү хурдан болдог. Тэгэхээр илүү хурдан чанар нь байхгүй болно гэсэн үг. Мянган юм жимслэг амттай, мянган юм гоё шоколадлын амттай кофе байгаад буталцсан бол тэгэл тэр дорн л дуусахгүй л бол тэгэл ер нь сарын дараа авах юм бол тэр бол амт бол байхгүй. Гоник шүү дээ. Чихнээсээ гониглч яа уучлаарай. Кофенаас ч уушлахгүй байна. Ами чинжлэл бутлагч бэлээ. Тэгээж гооха миксерт ч тийм л та ялгаа байхгүй үстэй. Бас зориултын бутлагч нь хийх хэрэгтэй юу? Зориултын байх хэвээр. Oh my god. Бас амар гониктай юм яа. Нэг газ нь гарцсан ундаа шиг юм ба штэ тий ер нь. Ер нь тийм. Тийм. Одоо ингэ газтай усаалгаж тоо задлаа тавьчих юм бол тэгэл газ нь гараад ингэ онцгой болчих юм ба штэ. I see. Тэгээд ингээд нөгөө нэг амар олон их юм ярьдаг болохоор ингээд сар болгон нөгөө клаб хийгээд тэрэн дээр нэг бүх деталийн тайлбарлаад амсуулаад ялгааг нь ойлгуулад тэгдэг байхгүй. Тэгэхгүй чи нөгөө гэртээ очиод хүмүүс мэдэхгүй хийхээрээ ингээд алдаал хэдүүлээсээ баахан ингээд одоо энэ гейша дээр ярангууд сая тулгаар амар үнэтэй гээл те. Юу гейша гэл үр чин килограмм бараг сая төгрөг хүрдэг байхгүй юу? Галуу гейшнасаа жоох хийгээч. Арай бага уучч. Тэгээд жишээлбэл тэнгууд бидний чинь 100 граммын 100 мянгаар ингээд нэг зарим хүмүүс захиалаад манайхаар хууруулдаг байхгүй юу? Одоо манай дээр байдаг юм л да. Тэгээд тиймэрхүү үрүүд яг ном журмынхаа дагуу хэрэглэхгүй бол нэг хайр юм байхгүй. Тийм байна. Тэгэхээр энийг хийх гээл нэг сар болго уулзалт тэгэл хүмүүстэй нэг болгон заагаад тайлбарлаад бөөндөө ингээд нөгөө яг кофе чинь ингээд нэг бид нар ном гаргаад ном орчуулж гаргаж ирсэн. Тэгээд ном бол ингээд уншин шүү дээ. Яг ингээд хилээрээ мэдэрмээр байгаа байхгүй физикли. Ингэж нөө мэдэрч сурахгүй л болохоор жоохон хэцүү. Specialty club хэрхэн оролцох вэ? Бүр түлдгүү хэрвээ одоо сонирхож байгаа хүмүүс байвал. За чи ярих юм уу? За Specialty Coffee Club зүгээр товчхон танилцуулах үед бол тэр зэб захирал ерөнхийдөө ялчлаа. Гэхдээ одоо хийдэг 3 удаа хийгдчихсэн байгаа. Одоо дөрөвдөх нь 12 сард 12 сарын 13-нд хийгдэхээр ерөнхийдөө товлогдож байгаа. За тэрэн дээр бол энэ бол tax free ивент байгаа. Ерөнхийдөө 2-3 цаг үргэлжилдэг. Тэг ер нь бол ихвчлэн юм хурмын орноо та хэд юм байгаа энэ салбарт болдог байгаа. За тэгээд энэ зүгээр ирснээрээ ямар ашигтай юм бэ? Яагаад би ирэх ёстой гэж хэрэг бодож ивэл зүгээр кофег илүү сурмаар ах юм бол та ирж болно. Илүү сурмаар байна те. Кофе сонирхдаг, өөртөө ч ижлэгэн кофе сонирхдаг юм хүмүүстэй танилцах, networking үүсгэх те. Нэг хүндээ танилцлаа. Хоёлаа дараагийн ивент дээр хамт явах уу те. Хоёлаа кофе уух гэдэг ч юм уу те. Магадгүй найзаа болох ч юм уу те. Хин мэдлээ. Тэгээд
Энэ болохоор ер нь бол сарын сар болгон нэг удаа болдог. Тэгээ сарын ерөнхийдөө эхний хагас өдөр болохоор. Гэтэ яг энэ сард бид нарт өөр хийх төлөвлөгөөнүүд байгаа болохоор 19 сарын 13-нд 6-нд биш 13-нд хийх. Бүртгүүлэх үү? Бүртгүүлэхгүй. Энэ бол манай хэлэх юм те. Тэнгүүд нөгөө манай маркетинг Instagram-ийн бүгд ихэнх нь мэддэг байх. Тэгээ тэрэн дээр бол ерөнхийдөө болох товлогчвол өдөр тэгээ мэдээллийн тэр бүгд постор ороод. Тэгээ шууд л хүрээд ирэх болох юм шүү дээ. Тэнгүүд тэр өдөр тэдэн цагаас team спортоор ирэнгүүд тэгэл хэрэгэл. Окей. Цаас дуушлаараа толгойн залруулга хийчих. Нөгөө хүний тоон их болох төр зэрэг сүүл рүүгээ бүртгэж эхлэхгүй болохоор жоохон чанар унах гэдэг талтай байгаа. Тэгэхээр ер нь л явандаа бүртгэдэг л болох юм билэ. Нэг 20-30 хүн болохоор дороод үрчих гээд идэг. Тэгэхээр хитрхийх болчоор яг ингээд нэг өөрөө туршаад амсах гэхээр хязгаарлагдмал болоод байгаа. Явандаа бол бүртгэдэг болчих واخа. Тэгэхээр ер нь Instagram-аар дааж хахад бол мэдээлэл авчих юм ба шүү дээ. Аа. Окей. Түрүүн бас drip map ингээл тэгээд ингээ бутлагч авах хэрэгтэй болчлоо. Тэгээд ингээд тийм эспрессо машин төвхтэй гэл ингээд. Тэгээ энэ та хоёр маань бас амар цоглуулгатай байх та. Тэгээ энэ одоо саяны нөгөө юу маань яваад өгч тэрийг бас танайхаа оруулж ирдэг шүү дээ. Мир үлээ үлээ. Тий, мир. Тэр тэднийх бүр амар гоё юм биш. Плетик нь тэдний их байсан тий. Тий, мир гэдэг энэ биний аягыг авсан ч амар гоё юм биш. Ер нь л нөгөө Patagonia гэх брендинг мэдэн шүү дээ. Patagonia-г мэддэг хүмүүс бол энэ чинь борлуулалт байгаа 1% эргээд нөгөө байгаль орчиндөө ч юм уу тухайн нөгөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг. Мирийн хувьд болохоор боловсрал ус хоёрт зарцуулдаг. Эх онд баг Монголд хийгдэх байх гэж бодож байна те. Мирийн борлуулалтын 1%-ийг Монголд ямар нэг юм хий гэж бидэд яригдчихэж байгаа. Тэгээ мир болох төр зэрэг аяга, кофений хэрэгслүүд, халуун савмаа гэдэг тиймэрхүү те нөгөө бас л яг баг миний мэдх те байгальд хамгийн хайртай, дэлхийд хамгийн хайртай брэнд байхгүй юу. Тэгэхээр уг нь бас их зүгээр. Тэгээд дилээ хэдэм түүлүүд нь байдгийн. Mocha pot байгаа. Ингээд Porigami гэдэг нэг юм puro одоо сайн энэ дээр ингээд тавьж байгаа нэг hand drip хийдэг юмнууд байгаа. 9 шидэл юм байт юм л да. Бас уг нь их зүгээр шүү. Гоё юм бэлээ. Амар царайлаг. Мир гэсэн. Нилээн чанартай. Аян юм уу? Тийм Blue Bottle, Starbucks, Arabica бүгдээр эдний үйлдвэрлүүлдэг гэх юм уу да. Тийм Starbucks энэ дээр нэрээ наачдаг гэсэн. Яг уу ер нь бол үнэтэй юм бэлээ. Үнэтэй санагдсан надад одоо. Гэхдээ яг үнэн байдлантай. Гэхдээ investment байна гэж би харсан. Би бас хэрэглээд ингээ зарим аяг чи энүүгээрээ ингээ савирж мавираад идэх байхгүй юу? Гайгүй юм бэлээ. Тэг ингээд нэг гоё юм чанартай юм барьсан байгаа нь мэдрэгдээд тэг би айгу хайрлаж байгаа байнга авч явахаа болцсон. Гоё юм байна гэж бодоод. Сайн гоё юм хадгалаад байдаг. Муу юмнуудаа хэрэглээд байна. Түрүүний миний хийсэн одоо энд нэг ханжир хийсэн зүгээр. Түрүүний ханжир хийсэн. За энийг авахар бол. Яа нэг зарагдлаа. Зарт авахгүй. За гайгүй байна. Одоо наад чинь болохгүй байгаа. Тийм зарж чадахгүй бид нэр. Sorry. Түрүүний миний санжри байсан ерөнхийдөө хэрэгэлсэн бүх хэрэгслүүд яг бүгдээрээ манайхаар худалдаалагддаг. Зүйлсүүд байгаа юм. Тийм. Халуун савн, том халуун савн бүр амар гоё юм бэл. Яас үнэтэй юм бэлээ. Би бас шуналтаа да. Гүг та нар өөрсдөө харахгүй юу яасаа. Үнэ бич гэдэг ороод бичиж байгаа байх. Биччихдэг те комент дээр. Үнэ бичээрийн зураг орж байгаа хаа комент. Тэгэл чанартай. Чанарын шалгуур чинь бас үн байлээ. Ааха. Тэг үнээр. Гайгүй тагсаа. Биш шүү. Гайгүй тий. Тэгээ одоо хүмүүс ингээ амар үнэтэй гэж хэлж байгаад хүмүүс хараад гайгүй юм биш гэж авчих واخгүй юу? Чин тэ бас арга. За. Хүлээлт нь амар менежментээр сурч ирсэн юм байна. Үгүй би угаасаа. За дуусах уу да. Хэдүүлээ хэдэн цаг явсан байна? Би нэг хоцорч ирсэн. Яг цаг болсон байна тий. За өөр асуулт байвал авъя. Тэнт. За яриа. Чанга.
философи талаас кофег яг яаж хардаг вэ? Юу яг нөгөө сая жишээл би нэг Япон кофений газар кофе уусан байхгүй. Тэгсэн чи тэднийх чиний асуултанд хариулж зөв хариулж буруу хариулж магадгүй шүү. Тэднийх тэгж байгаа байхгүй. Кофе, specialty coffee чи яг үрнийхаа шин чанарыг бүрэн мэдрэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд бид нар сая энэ V60-аар кофе ууж ирсэн шүү. Цаасан фильтртэй. За тэгсэн чи би тэнд очисон чинь French press хийж байна. Тэгэнгүүт French press- нь цаас ашиглахгүй гэсэн үг тий. Тэгэхээр кофе хуурсны дараа ингээд тодорхой хэмжээний тосмос ялгардаг байхгүй. Тэр тосмосныхаа амтын хүртэл уух ёстой гэл яг specialty coffee жинхэнэ мэдрэх юм бол French press-ээр ууг гэл тэгж байгаа юм тий. Тэгэхээр тэр газар бол яг өөрийнхөө арга барилаа. BT-д болох тэр зэрэг тосын жоохон шүүцэн дээр үт юм аа V60-аар энэ ч гэдэг юм уу тий. Тэгээ нөгөө философи гэдэг нь амьдрал бол энэ мөчийг ярих уу яг ингээ кофетэй холбоотой юм ярих хэрэгтэй байсан уу? Кофе таны амьдралд ямар утга учир өгөө? За одоо наа чи амар юу болж штт. Философик талаасаа. Яг ерөл хэрэглээ одоо бид нар яг үнэндээ ингээл нэг 5,000-ын кофе уусан, 7,000-ын кофе уусан, 2,000 төгрөгөн дээр ч юм уу ингээ бодохдоо илүү дэлхий ер нь тийшээ явж ин гэж харж байна л да. Илүү нөгөө баялагын хүртээмжийг тэгш хуваарлах гэж байгаа маягаар хэрэглээ гэж чиглүүлснээр ядуу буураа бүс нутгуудаа ингээд юу очно ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар хүмүүсийн хэрэглээ явах. Тэгээ манайх одоо Green Bee-ний худалдаж авдаг газруудын нэг газар гэдэг бол Libre гэдэг. Тэднийх яадаг вэ гэхээр манай ширээ овн дээр нь хэлж байгаа байхгүй. Би ингээд нөгөө хайс ингээд нууц эрдэнэс олох гэж байгаа юм шиг ажилтгаа гэж. Я тэр нь юу гэсэн үг ингэнгүүтээ ингээд нэгэнт алдартай болсон specialty coffee-ний фармаас үр худалдаж авна штэ. Угаасаа үнэтэй болсон те тэр хүмүүсийн амттай гэдэг нь тодорхой. Тэрэн дээр очиж алалцж яхаар нэг сургаггүй газарт очиод тэр газрыгаа трейн хийгээд чанарын сайжруулаад тэр хүний амьдралыг дараагийн түвшинд гаргаж байгаа нь миний хувьд ингээд амьдралдаа хийж байгаа амар том үнцийн юм аа гэл. Мужи гэдэг нэг тайд брэнд байдаг мэдгүй Японы. Тэднийх жишээлхэд кофегоор дамжуулаад хар тамхи тариалдаг байсан газар дээр кофе тариалуулаад тэрийг нь худалдаж авдаг ч юм уу те. Ер нь бол ингэж хараад байгаа. Мир дээр жишээлх сая ярьжсэн ш бид нэ борлуулж байгаа нэг хувийг ийшгээ ингэж яадаг. Дараа жил болохгүй гэж мэдгүй. Бид нар маш хичээж байгаа. Монголд бас ямар нэг юм хийгээч гэдэг юм. Тиймд бол сайн зарагдмаар байгаа байхгүй юу? Сайн зарч чадахгүй хар Монголд юм хийж чадахгүй гэдэг. Санаанд ер нь яг бид нар бизнесэд аль болох тэгжил хараад хийгээд байгаа. Чанарыг л чухалчилж байна. Хэрэглэгч нь бас яг адилхан байх хэрэгтэй тий. Одоо та бүтээгдэхүүнөө зарахтаа одоо ингээд тэр тэнд хаа байсан нэг Бразил нөхөр одоо эсвэл Гуава юу лээ Перугийн нэг нөхөр ингээд энэ хүний бизнес нь сайн аваад ингээ байгальд ээлтэй этикл моралтай ийм байгаасаа гэж бодоод хар тамхиныхаа оронд кофега зараад амьдраасаа гэд. Ингээ бизнес нь ингэж бодож байгаа нь амар гоё. Хэрэглэгч нь бас яг адилхан тэгж бодохгүй бол нэмэр байхгүй шүү дээ. Хямдхан юм авах нь яаж ч утсан дээр те 5,000-ийнхаа кофег авах нь. Тэгэхээр хэрэглэгч өөрөө ингээ бас адилхан этиктэй энд нэг хүн ингээд энэ кофе бол ингээд те хин нэг алаагүй кофенаас болоо хүмүүс чи бинээ бас амар алдсан билээ шүү дээ. Шоколаднаас болоод бас тэгэж бодож худалдан авахч бас байгаасай. Тэг хувцас авахдаа бид нар одоо fast fashion-ыг боли аль болох тэг ингээд чанартай хийсэн хүүхдтэр оёагүй тэг том насан турш хүн ойсон ийм хувцас авъя гэд айгуусан ойлгодог болцсон шиг бусад бүтээгдэхүүн болгоны цаана энэ бас тэг хөдөлмөрийн юм уу гэл ингээд зөндөө юм явж идэг юм бэ лээ шүү. Тэг ингээд тэрийг бодож бас ийм үнцийг өгж ажиллаж байгаад баярлалаа. За тэгээд хэдүүлээ яриагаа ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд кофе намуугийнхантаа удвалдаа бас баярлалаа. Түрүүн бас таньдаг хүмүүсийн санал болгосон байгаа манай найз хаана байна? Ой сууж штэ. Тэгээд бас байгаа. Тэгээд сэндэрт өөр хэлэх юм байна уу? Кофе уудаг болно гэдэг. Хичээе. Яг бүр жоохон хөгшөрч мөгшөрөө. Мири аяга авч болчих юм шүү. Мири аяга авч. Одоо энэ унахсныгаа аваасаа гэж. За баярлаа. Тийм намуудаа маш баярлаа. Кофе намуудаа баярлаа. Тэгээд гоё франчайз оруулж ирсэн Цэрамбат захиралд баярлаа. Тэгээд
ажлын өндөр амжилт хүсье та хоёрт хоёуланд нь. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Ирсэн хүмүүстээ баярлалаа. Бид хоёрт нэг хідэн шиг чарм байгаа ах сонирхолтой хүн байвал шууд авч болохоор байгаа шүү гэдг нь яг хуу төлмөнгөө төлөө гэхгүй юу. Зарж байгаа шүү гэх гэсэн яг сонирхолтой. За баярлаа. Бид хоёр нэг үг хэлдэг байгаа. Тэгээ тэр үеийг давтаад хэлээрэй маань бидний араас. За. Бай. Баг уртын юм шиг. Хоолоо салгаж болох гэх те. Яа. Ээ. За.